Сайн мэцхан өрхөм үзэгчдээ тодруулах ярилцлага ээлж дугаар эхэлж байна. За манай өнөөдрийн дугаарт аймгийн онцгой байдлын газрын английн сургууль сурчлагаа за урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэрэгчлэлт наран цэцэг оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За нийт үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр зэрэг 2020 оны 7 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Оросын албаны улсын улаан удын боомтоор оюутнуудыг дахин авчирхаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. Тэгэхээр Тархуул аймгийн хувьд ажиглан тусгаарлах хэдэн байрыг өнөөдрийн байдлаар бэлдээд байна вэ? За мэргэжлийн хэлтийн газар, эрүүл мэндийн байгууллага, за онцгой байдлын газар хамтарсан ажлын хэсэг томилогдоод за Тархуул аймгийн хэмжээнд бол 3 байрыг ажиглан тусгаарлах байраар бэлтгэсэн. Эмчилэн тусгаарлах байраар бол 1 байр маань хэвээрээ байгаа. За эндээ бол Оросын албаны улсаас одоо Сэлэнг аймгийн Алтан булаг хэлийн боомтоор дамжин орж ирж байгаа оюутнуудаа бол Тархуул аймагт 102 иргэн хүлээж авахар бэлтгэл ажлыг хангачаад ингэ байж байна. Тэгэхээр нийт 4 байр гэсэн үг тийм ээ. Тийм нийтдээ бол 4 байр. За ажиглан тусгаарлах байраар бэлтгэсэн 3 байр маань одоогор бол хөнгө байгаа. За эмчилэн тусгаарлах байраар бэлтгэсэн 1 байрт маань Оросын албаны улсын нөгөө хийн газ хоолой явуулах одоо шугамын ажлын хэсгийн 2 ажилтан мөн дээрээс нь улсын хурлын гишүүн байсан одоо ийм 2 иргэн бол орж ирсэн байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар Тархуул аймагт нийтдээ 4 иргэн байгаа гэсэн үг. Тусгаарлах байр нь 4 иргэн байгаа. Одоо 5-6-ны өдрүүдэд үргэлжлүүлээд оюутнуудаа хүлээж авна. За тэгэхээр яг үүнтэй холбогдуулаад аймгийн онцгой байдлын газрын болоод эрүүл мэндийн газраас яг энэ ажиглан тусгаарлах байранд ажиллах хүмүүст бас сургалт хийсэн байгаа тийм ээ. Тэгэхээр яг сургалтын хувьд яг ямар зүйлийг анхааруулж байгаа вэ? За ер нь бол ажиглан тусгаарлах байруудад тавьж байгаа хараа хяналтыг сайжруулах. За мөн дээрээс нариутгал халдваргүйтгэл хүлээж авах үйл ажиллагаа тийм ээ. Иргэдийг хүлээж авах үйл ажиллагаа мөн дээрээс нь 21 хоногийн хугацаанд тусгаарлагдахад юуг анхаарч ажиллах ёстой юм. За хог хаягдлыг яаж хаях ёстой юм. Халдвар хамгааллын хувцсыг яаж өмсөж тайлах энэ дарааллыг бол зааж сургалтыг зохион байгуулсан байна. Энд дээр нийтдээ бол 47 албан хаагчийг бол сургалтанд хамруулан зохион байгуулсан. Одоо 21 хоног үндсэндээ бол хамтдаа ажиллана гэсэн үг. За үүнээс гадна одоо яг энэ шуурхай штабын зүгээс яг энэ цаг мөчид ямар ажлууд дээр анхаарч ажиллаж байна? За аймгийн шуурхай штаб бол онцгой байдлын газрыг түшиглэн байгуулагдсан байсан. Одоо бол Галтан Буруу тарах 22 дугаар ангийг түшиглээд Галтан Буруу тарах 22 дугаар анги руу бол шинжилжин суурьшсан байж байгаа. За шуурхай штабаас бол өдөр тутмын одоо Оросын албаны улсаас орж ирж байгаа тэрийн хяналтанд бол явж байгаа, хяналт тавьж ажиллаж байгаа тийм ээ. За одоо нөгөө дулааны улирал ирсэн учраас бас жолооч нар маань цонхоо онгойлгох, нээлттэй явах, за шүлс нусаа хаях гэдэг юм уу. Иймэрхүү тохиолдлууд бол бас цөөнгөө гараад байгаа. Тэгэхээр энэ дээр бол цагдаагийн газар, онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газраас бол хараа хяналт тавиад мал эмнэлгийн газраас эцсийн хариуцлагыг одоо газар дээр нь зохион байгуулад ингэ явж байгаа. Үүн дээр бол шуурхай штаб бол тухай бүрд нь одоо мэдээ тайлангийг авч хэдэн хүн орж ирж байна, хэдэн машин өнгөрч байна. За мөн дээрээс нь халдвар хамгаалалтыг хэр сахиж байна тийм ээ. За тэгээд Оросын албаны улсаас орж ирж байгаа эдгээр иргэдэд бас ингээд тодорхой мэдээлэл чиглэлүүдийг өгөөд ажиллаж байгаа. Халдвар хамгааллыг хэр сахиж байна гэснээс ер нь гадуур одоо амны хаалт зүүх байдал бол эрс суларсан байгаа. Тэгэхээр амны хаалтаа зүү гэдэг энэ одоо уриалга бол хэвээр үргэлжилж байгаа. Тэгэхээр мэргэжлийн байгууллагууд бас энэ дээр хяналтаа тавьсан хэвээр байна уу? За ер нь бол Монгол Улсын засгийн газрын 2020 оны 144 дугаар тогтоолын 147 дугаар тогтоолын 1-р хавсралтад зааснаар бол гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг бол 7 сарын 15 хүртэл үргэлжлүүлэн сунгахаар ингэж заасан байна. Тэгэхээр энэ хугацаанд бол ер нь бол дулааны улирал ирсэн хүмүүс амралт зугаалга эхэлсэн эдгээр цаг мөчид бол хүмүүс нэлээд одоо амны хаалтанд анхаарал тавихгүй тийм ээ. Одоо маш их одоо энэ эрчин суларсан юм байдалтай харагдаж байгаа. Тэгэхээр онцгой байдлын газраас эрүүл мэндийн газартайгаа хамтраад ер нь хүний иргэдийн төвлөрөл их байдаг одоо дархан заах за мөн дээрээс нь 18-ын буудал тийм ээ одоо нөгөө тосгон руу явдаг буудал эдгээр газруудад бол хүмүүстэй сурталчилгаа зохион байгуулад амны хаалтаа зүүх талаар бол шаардлага тавьж ажиллаж байгаа. За мөн дээрээс нь амралтын өдрүүдэд буюу иргэд маань бас хараа гол эрэг дагуу маш их олноороо бөөгнөрч зугаалах амрах ийм асуудлууд гарч байгаа. Энэ дээр бол бас хараа хяналт тавиад завьтай эргүүл болон явган эргүүл хөдөлгөөнд сурталчилгааг хийгээд за мөн дээрээс нь амны хаалтаа зүүх тодорхой зай хэмжээг баримтлахын тал дээр бол бас шаардлагыг тавиад ажиллаж байгаа. Хараа голын эрэг дагуу
бага насны хүүхдүүдээ аваад салхилаад амраа зугаалаад явж байгаа иргэд маань бас арх согтууруулахундаа хэрэгэлсэн үедээ ус руу орох, за мөн дээрээс нь арх согтууруулахундаа хэрэгэлсэн үедээ бага насны хүүхдэд хараа хяналтгүй орхих зэрэг бас зөрчлүүд нэлээд илэрч байгаа. Энэ дээр бол цагдаагийн байгууллагатай хамтраад онцгой байдлын газар мөн хүүхэд гэр бүл өршлийн газар улаан загалмаа хороо хамтарсан ийм хяналт шалгалтыг зохион байгуулад тодорхой шаардлагуудыг тавиад ажиллаж байгаа. Завьт эргүүлүүд гараад ажиллаж байгаа юу? Тийм, завьт эргүүл бол цагдаагийн газар, онцгой байдлын газар хамтраад явж байгаа. Тэгэхээр ер нь одоогийн байдлаар гарсан зөрчил байна уу? За ер нь бол Дархуул аймгийн нутаг дэвсгэрт бол хүний амнаас ирсэн усан тасалцсан асуудал бол гараагүй. Гисэн хэдий ч хөрс зэрэгэлдээ одоо Сэлэн аймгийн Ерөө голд бас тохиолдлууд бол гарсан. Тэгэхээр ер нь бол яг энэ нөхцөл байдалд одоо иргэдтэй хандаж эхлэхэд бол маш их хараа хяналттай болгоомжтой одоо санамсар болгоомжгүй үйлдэлээс болж л осол эндэгдэл гардаг. Тийм учраас энэ дээр бас анхааралтай хандаараа одоо амарч зугаалж байх үедээ бага насныхаа хүүхдийг ялангуяа бас өөрийнхөө хараа хяналтанд ор байлгах шаардлагатай шүү гэдэг хэлэх байна. Тэгэхээр зэрэг коронавирус талдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бол аймгийн шуурхай штабын үйл ажиллагааг дэмжсэн одоо хандив аяныг Дархуул аймгийн хэмжээнд өрнүүлсэн. Тэгэхээр энэ аянд яг өнөөдрийн байдлаар хичнээн төвөрөг цугларав. За үүнийг одоо хэрхэн яаж зарцуулав? Одоогоор үлдэгдэл байна уу? За аймгийн шуурхай штабт бол иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас нийтдээ 174 сая төгрөгийн одоо мөнгөн хандив. За мөн тодорхой тооны одоо 38 сая төгрөгийн бараа материалын зүйл одоо хандивар бол ирсэн байгаа. За эдгээр хандивар ирсэн бараа материалууд бол хуваар хийгдээд тараагдаад одоо дуусчихсан. Мэдээж одоо аймгийн онцгой комиссийн даргын шийдвэрээр эдгээр хөрөнгүүд бол зарцуулагдаад захиран зарцуулагдаад явсан байгаа. За мөнгөн дүнгийн хувьд бол одоо өнөөдрийн байдлаар бол 2 сая 400 мянган төгрөг бол үлдэгдэлтэй явж байгаа. Бусад зүйлсийг бол зарцуулсан гэсэн. Ер нь бол яг энэ хандивын үйл ажиллагаан дээр бол аймгийн онцгой комиссийн хуралдаанаар шуурхай штабын үйл ажиллагааг зохицуулж одоо хандивар ирсэн бараа материалыг хэрхэн хаана хүнд зарцуулах вэ гэдгийг бол тодорхой хурлаар шийдвэрлээд явж байгаа. За баярлалаа. Тэгэхээр коронавирус талдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн онцгой байдлын газар, эрүүл мэндийн газраас яг одоо өнөөдрийн байдлаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.